маань бараг дүүр төрхөн бараг ингээ бүтэн гараад ирчлээ тий. Ус урагчлаа. Бидний шилээ зүүжтэй, хилээ гаргачлаа. Тэгээд одоо гар болон хөл утал зэрэг юм тий. За энэ одоо стого яригдж байна. Миньянтай бол яг л тий. Зургийн бүтээл. Одоо ямар одоо юу хийж юм? Үлгэрийн баатруудыг хийсэн бэ? Маша Мишаг бол зөндөл хийсэн. Маша зөндөл. Маша Миша Миньян хийсэн. Spider-Man, Batman энэ төр бол байна үстэй. Mickey Mouse, Hello Kitty, Өч юу гэдэг лээ та. Тэгээ машин McQueen. Here come bad news talking this and that. Одоо аюу сонирхолтой тийм захиалга ирж исэн юу вэ нөө? Маш хэцүү ч юм уу эсвэл ажиллагаа орж исэн тийм торт. Baby TV-ийн тортууд байна. Олон амттай болохоор. Baby TV-гээр анааш юу гэдэг лээ? Өнгөлөгтэй өнгөлөг. За, болгон 90 м. За тэр болгоны тэгэл яг адилхан дуурайлах чинь шүү дээ, тий? Тэр цаг их байна. Тэгэхлээр доотлоныг 4 цаг тэгээд 6 цаг зарцуулж байна. Бас их хөдөлмөр шүү те. Яг энэ тортыг бүтээн гэдэг бол. Чи суда фондant торт хийжсэн үү? Бид фондant дэвсэг хийж байгаа. Би хөвшин дандаа кекс нь хортноо хийжсэн. Тэгээд лодлаа хийж байгаа юм ямар гоё юм бэ хийж нэг үзхийсэн гэдэг аюу боддгийн. За бүрэг дээр маань одноо ихч маань нэлээ алдартай штэ. Одон тоглох доктор гээд захиалга ерөнхий фондant мастер. Захиалга гинэ. Нэвтрүүлгийн ивент итгэгч Good Fries. Mignon cake. Өндөг 5 ширхэг, элсэн чихэр масал гурил тус бүрдээ 200 г, сүү 100 г, шоколад 100 г, какао 40 г, хөөлгөгч 9 г. Маа бисэд кичэн дарснаас зургийг аягүй хүмүүс постлоод байсан байхгүй. Ийм торт санаа. Санаа аваад гэдэг. Та тэрийг яг дургаад хийсэн үү? Тийм зүрхэн дээр нэг эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд өмсөлдөж байгаа. Тэр хийхэд аягүй. Нэг малгайтай эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд. Тэр л тийм их гоё санагдчихсан да. За тэрний чин зургийг олж авнаа нэрээ. Тэр бүр яг хий гэж бодож байгаа хийсэн болохоор гоёсэн. Тийм өөрөө амт бисэд иймтэй дооцохгүй мөхтэй гэж бодож байсан. Тэг явж ирээд. Ер нь та энэ фондантны чихрүүдийг хаанаас авдаг вэ? Одоо Good Price-ийг авч байгаа. Good Price-ийг ирсэн байлээ. Танд бол яг цав цагаан эрэхтэй юу, олон бүтээн эрэхтэй гэдэг юм уу? Аль нь илүү зүгээр гэдэг? Цагаан өнгөтэй ашиглахад амар байдаг. Өнгө оруулах. Тийм өөр өнгөтэй болохоор жоохон зургал бас юунаас өөр идэг л та. Ойролцоогоо нэг ут нь одоо хэдэн грамтай байдаг вэ? 280 г бараг 300 г юм тийм. Энэгээр нэг ут юуг зураад нэг торт бүрж болох уу? Одоо дундаж хэмжээний тортыг арай л бүрээд чимэглэл хийж арихгүй. Бүрээд нэг жоохон ганц нэг сарнаа ч юм уу ганц. Баг чимэглэл хийж. Тэгвэл ер нь 2 ут гурил юу чихэртэй. Тэгээ сахарны пудрээ бас нэг дахин илүүл тийм. Нэг дахин илүү аваад.
Minion Cake. Өндөг 5 ширхэг, элсэн чихэр маслал гурил тус бүрдээ 200 г, сүү 100 г, шоколада 100 г, какао 40 г, хөөлгөгч 9 г. За оливын тостоо бид нэр хариулын тавгандаа хийж халаагаад мини пиццагаа хийж эхэлнэ. Махан зайдас маань угаасаа өөрөөсөө ингэ нэг амталсан байдаг. Тийм учраас бид нэр амтлагч хүн баг тийм хэлж бас нөгөө хүүхдүүд идэх учраас баг хийж байгаа. За энэ махан зайдас бол good breast дэлгүүрт байгаа. Хяаны тасаг дээр хяа махан нөгөө нэг англи сайтай байдаг шүү дээ. Тэгээд энэ махан зайдас эдгээр одоо герман зайдас одоо хяанууд их олон төрлөөр сонголттой байгаа. За самсаа сайн шаард өгнө. За энэ хооронд маань одноолч миньосуудыг капкейкэн дээр хийж дээ. Жижигхэн айхтай кейкэн дээр. Өөр кремтэйгээр бас хийх үү? Кремтэйгээр хийнэ. Энд дээр бол зөвхөн царайнуудыг гаргаад тавьчих юм байна лээ. Тэгээ нөгөө нэг хилмилийн янз бүрээр явах нь шүү дээ. Тэгээ нэг нүдтэй, хоёр нүдтэй гэдээ янз бүр байдаг шүү дээ. Миньосууд маань. За одоо муугаа ийлээ. Энэ пицца юу нэ амттай вэ? Ер нь зүгээр мини гэдэгтэй л байгаа юм. Тэгээ энэ пицца мини тэгээд амархан энэ нөгөө амталсан зайц хийж байгаа учраас. Тэгээ дээрээс салами за. Хамгийн гоё амттай салами бол good breast байлээ. Тэр бол яг зөвхөн салами. Би өмнө нь энэ тэндээс авахд яг энэ амтаараа бол амталж байгаагүй. Өөхтэй. Тань тийм биш. Яг саламиг яг пицца хийхээр хөвчлэн нөө хатаад жоохон онцгойч хийж байгаа гэдэг шүү. За одоо бид нар махан зайцаа ингээд өчнө. За үүний оронд бол заавал махан зайцгүй бас татсан баг хийж болно. Тийм бол амтлагчаа уусгах хэрэгтэй. Одноогчийн капкейк нүүдэлд одоо бэлэн болж байгаа юм тийм. Мэдээ бор өнгөө бор хаш. Яг ингэж хөрхөө хүүхдээ өдрийн баатар ингээд төрсөн өдрийн удирдлага хийлээ. Хүүхдүүд аа баярлалаа шүү дээ. Тийм чинь нөгөөний би өмнөх дугаар дээр бас хэлээд хэлсэн шүү дээ. Нэг удаадаа хүүхдтэй хамгийн гоё дурсамжийг үлдээхийг хүсвэл нэг удаагийн төрсөн өдрийг ч юм уу те одоо болоос одоо жил болгон өөр үлгэрийн баатартай бас хийж болно шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид нар зүгээр жижиг ихтэй ямар ч байсан өөр юм явж байгаа. Тийм насны яваад өөр юм санагдаа. Хоногтой хүүхдэд гоё дурсамж өгөх юм да тийм ярьдаг. Тэгэл гоё ээжээрээ батгах шүү дээ. Баг байхад бид ингээ миньоны төрсөн өдөр хийж байгаа юм. Одоо чи яг нэг баг насны хүүхдүүдийн яг сонирхдаг үлгэрийн баатар байна. Тий баг аймаа гарантай хүүхдүүд чи ойлгоод байгаа зү тий. Миньон гэлээ. Тэрийг бүгд ч боддог уу тий. Юу яа үлгэрийн баатар чинь царайдаг. За тэгээд шүтэн бичлэгч хүүхд маань нөгөө групп бас өөртөө ч унтдаг гэсэн. Рүүгээд имний аав тэр рүүгээд Nonstick spray. Crowbar. за тэгээд махан зайц маань болоод ирсэн бид нэр эдамаар бэлтгэж хийж өгнө. Хатуу бэлтгэн энэ дээр хийж хуураад. За тэгээд дараа нь моцарелла бэлтгэх авахаараа яг кап нөгөө аягаантай хийчихээ. Дараа нь хийж байгаа. За одоо энэгээ хөргөөд тавьчих. Энэ хоорондоо би гурлаа илтээд зураад аяганалтаа хийчихдэг. Come on.
За горил маань нэлээд сайхан амарсан байна. Одоо энийгээ илдээд за өөрийнхөө хивээр дарж аваад энэ капкейкийнхаа хивэнд хийж өгөх байгаа. За энэ нь ерөнхийдөө бол нэг юм зөөлөн бол бас нэг биш. Юм шаржигнуур гэх юм уу? Бичин шиг ийм зураг болцсон байгаа. За суудаа маань энэ кек попсаа хийж байгаа юм тий. Дөрвжин ерөнхийдөө бас миньоны хэлбэртэй. Тийм хэлбэрээ гадар. Тэгэд нэг бүүн хэлж байгаа. Хэлбэрийн гаргал. За однооч. Одоо яг ямар ажиллагаан дээр вэ? Ам ажиллагаа. Амын нэг чи. Одоо хэл хийх үү? Хэлээ. Бөөс хийх юм уу жижиг дээр. За хивээ сайхан тослоо. Тоглох гэдэг. Дореми баг. Капчтын дээр хийгээд байсан. Миний сайта. Тэгвэл. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Golden Home